байгаа. Өнгөрсөн бүтэнцэн лайв чатчихсэн шүү дээ. Лайв битгэж байгаа. Өнгөрсөн бүтцэнэгч байгаа эцэст. Байхгүй мөсгөний бүтэнцэн лайв. Оо. Амьдралөөрөө баян болохоор хөгшөж нөгөө дуугаад дуулаач. Адуу шиг янцгаана гэдэг. Лайв хийж дуусах. Амьдралөөрөө баян болохоор адуу шиг янцгаана гэдэг дуусч. Тэр чинь хоёр өөр дуу шүү. Хоёр өөр дуу юм уу? Мадагата. Тэр мажгадр уушаа явах гал шүү дээ. Нэг үү сайн өгч. Мажганы темка шиг байгаа. Харин тийм. Анзарч байна уу? Темка бас яг тэгээд байгаа байхгүй юу? Амьдралөөрөө баян болохоор адуу шиг янцгаана гэж. Манай ихтрийн брэнд дуу да. За ажлын өдрийн мэндэ. Өнөөдөр би амардаг. Бид дөрөв каргоноос юм аваад. Каргонт ганц юм баг. Цорын ганц юм баг. Хүний захиалга. Зарим нь манай эхнэрт нэг юм юу захиалдаг. Янз янзын бараа. Тэр захиалгах юм ихтлгүүрээс авч явна ёо. Тэр өстөр нэг лайтай карго. Зогсоол байхгүй. Тэндээс юм аваад тэгээ явах гэдэг шүү. Хар өөр орно тий. Хар өөрн зах орж хоньныг идсавнаа. Хаврын ядаргаанда нэг хоньныг идс олж идья гэс зоригтой явж байна. Тэгээд яах вэ? Улаанбаатарын төвжир дотор орцсон. Эрчим хүчний гудамж гэдэг юм л шүү дээ. Эрчим хүчний гудамжинд төвжирээ зогсож байна. Өө. Маргааш ажилтаа байгаа. Маргааш ажиллаа хийнэ гэж. Зөө энэ Ираны данж мөддөө дуусахгүй шинжтэй байна дөө. Одоо энэ хүн цаг үед Орос ахнаар л аврал болж байна дөө. Маажгаа. Ер нь бол одоо зүгээр яах вэ? Өчүүхэн миний бодлоор бид нар одоо энэ Орос хятад хоёроо муулахгүй байх. Энэ хоёрыг сүсгэлж амьдрий. Дэлхийн ямар ч хүнд нөхцөлд дэлхийн даяар орсон ч гэсэн манай Монгол бол одоо энэ хоёроо тэжээгдээд энэ өчүүхэн хөөрхий дэлхийн хөдөө арал гэдэг дэлхийн сүүдэрт байдаг энэ хитгэн амьтад Орос хятад хоёр гэж энэ хоёр том гүрнээ тэжээгдээ явна шүү дээ. Бид нар одоо нэ сүрхий юм болоод бие бинийгээ хужаагаар нь дуудаал өмхий хятадууд гээл бүх юм хятад болчиход энэ муу хоёртойгоо энэ муу хоёр ч юу авах вэ? Муудаад авах ч юу авах. Одоо ингээд Орос гадаа зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүн дээр хориг тавьчих таа шүү дээ. Тэгсэн мөртлөө Монгол тэр хоригт нь орохгүй байна гэдэг бол бид бас жаргалтай байна. Яг уу одоо энэ бензинд бас юуны зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийх нь үнэ нэмэгдчихэл байна. Гэхдээ байна гэдэг чинь учиртай байхгүй, байгаад байна гэдэг. Байхгүй болж байгаа зөндөө орнууд байна шүү дээ цаан чинь аа. Байхгүй болоод одоо нөөцөөсөө гаргаад, нөөц нь барагдаад одоо ер нь бол одоо энэ Ираны дайм бол энэ сунжирна. Иранчууд бол тийм хурдан гэрээ хэлцэл хийгээд буугаад өгөхгүй. Ер нь Арабын орнууд бол амар өс хонцон сандаг.
хорслоо тайлна. Хуучин дэглэм нь хэвээрээ байгаа. Тэр Ираны тэр шашны тэр дээд удирдлагын 50-аад хүнийг устгацсан байгаа Америкчууд. Трамп энэ дээр айгүй том алдаа хийсэн. Нэг сүрхий дэлхийд дахин нэрээ үлдээх гэсэн хэлтэй өгнө. Хормозын болоо Ираныг хяналтандаа аваад Ираныг айгүй урдан буугаад өгчнө гэж бодож байсан чинь дотоодоосоо бас нөгөө Ираны бослог тэмцэл гараад засгаа нураагаад тэгээд бас л нөгөө юуны боломжийн орнууд шиг Кувейт, Катар шиг Иран бас Америкийн хяналтанд орно гэж Трамп бол хойд юу дотор ухаандаа тэгж бодохгүй яварга. Иран ч бас нэг сайн болсон шүү дээ. Ард түмний устгах баахан амьтдыг чинь бас алж малаад, хорж мороод 80 болоод интернетийн тасч маслаад тэрэн дээр нь Трамп одоо Иран руу давтлууд ард түмэн дэмжин Ираны ард түмэн дэмжин гэж бодсон чинь манай хүн андуурсан л та. Тэгсэн чинь нөгөө Иран настай хизээч буучихгүй өстө үзнэ л гэдэг. Тунгаа явж байна. Тунгаа найзаа сайн уу? Явж ийн гэхээр би энд юу. Чи одоо турк гэж яваа юм шүү дээ өгнө. Ирцээ мө тунгаа. Хизээ үлээ. Эгийн нэр чи хизээ орж ирлээ. Хөрсөн л амлаа. Бүтэн сент шүү дээ. Өнгөрсөн 7 хоногийн бүтсэн биз дээ. Яг санахгүй. Ирцээ мө? Тунгаа ирцээ мө? Жогнод нь турк гэж явж байгаа хүн шиг санагдаад байна. Тийм байна уу. Тэр яг одоо өчүүхэн Монголд өчүүхэн хөөрхий энийг учраа олохгүй улс төр бол тоглож байгаа хэдэн монголчуудад Дэшэ ташаа бүр нөгөө самцаа тайлцсан юм уу? Зөө. Хэдэн монголчууд яах вэ? Хөөрхий одоо тэгээд наадмаа зарим газар 100 жилээ гэх дэлхий дайн болж байгаа бидний энд наадмын бүхэн яриа сууж тий. Нэр хөлбөмбөгийн авраг болох л байна. Хөлбөмбөгийн аврагаа үзхийсөө. Тэгээд айн дэжгүй эрүүлэн байж байгаад болно доо. Учир нь олдно доо. За өнөөдөр хоньны халуун гидсний халуун гэж иднэ. Хар орон дээр минь байгаасай. Сүүлийн үед мах хүнтэй олж ийн гэж хүмүүс чинь гиз дотор дэсгэхгүй байна гэж яриад байгаа. Махч нэр нагаа алдж байна. Одоо тэгээд бас нэг талаар бас буруутгахад айгүй хэцүү байхгүй. Одоо тэгээ хөөрхий малчид чинь хөөрхий тэгээ бас л мал махаараа бас орлогоо олж байгаа. Ийм л хүмүүс шүү дээ. Махаад нэг жоохон гайгүй шиг зарж иж мөнгө цаастаа золгож байгаа. Тэгэхээр бас буруутгаж бас болохгүй байна. Хаанаа л бас амьдрах байгаа. Ийм байна оо чаа бас одоо нэг хэдэн малчид маань одоо тэгээд бас нэг жоохон ноолор моолор гэдэг нэг жилд нэг ганц цөм баяждаг. Одоо ч ерөн самнаад бараг дуусж байгаа болоо даа. Ихэнх айлууд бол ноолороо сайхан хүндэрсэн л баг. Манайх нэг хэдий ямаатай байсан тэрийг самрах гэж та майлдаг байсан. Ямаа самрах бол тийм амархан ажил биш шүү. Чи чирээ самж үзсэн. Ямаа. Үцээ. Ямаа самрах ч тийм амар ажил биш ээ. Явдалтай шүү дээ. Энүүгээр нь явчихвал ер нь яа тийм гайгүй байгаа юм шиг байна шүү дээ. Нэг жахаар. Халуун байна уу? Жогон голох уу? Хөөрхий зайлвал эндээс очирч. Дайтай малчт маань одоо тэгээд жоохон мөнгөтэй болж байгаа доо.
Үлзийвд амардаг юм уу? Өнөөдөр амардаг юм уу? Би хагасан бүтсэнийг ажилтдаг болгоод тэгээд ажлын өдөр 1-2 амардаг болгосон шүү дээ. Өөшөө. Яг гоо ингээд миний бодлоор одоо ер нь монголчууд одоо жоо уучраа олж байгаа юм шиг надад санагддгийг юм болгоныг муухагаар хараад яах вэ? Одоо малчтай бас ингээд аргагүй ингээд бэлчээрийн даас хэтрээд сүлжил их болоод худаг ус янз янзын зүйл дээр бас энэ чинь малны их болох тусмал байгаль мэдээ сүйдэж байгаа шүү дээ. Тодорхой ойлгомжтой зүйл. Тэгээд малаа шанаржуулаад махны үйлдвэрүүд олон болоод махыг үнэтэй болгоод ингээд яаж юм л да, яг хөө ингээд малгүй мань мэттэй амт мах авах хэцүү байна. Гэхдээ манайха ер нь бол та нар нэг 10 сарын дундуур нэг мал тарган байх үед бас мах хямд байх үед нэг айл болгоны гэртээ нэг хөлдөөгчтэй болоод нэлээ жоохон томхон хөлдөөгчтэй болоод одоо энэ балкон дээр мах тавих ч бас хэцүү байна. Тортог, утаа, янз янзын хэдий вакуумтай байгаа ч гэсэн энэ чинь Улаанбаатарын нөгөө өмхөн өндөр гэдэг. Тэгсэн дээр бол одоо манайх энэ жил бас хөлдөөгч том хөлдөөгч авсан байгаа. Тэгээд ер нь 10 сарын сүүлд нэг сас хаяад нэг хүмүүс нэг том малаа яддаг шүү дээ. Тэр үед нь ядтаа нэг өрөөл мах ч юм уу. За чадвал бүтэн мах. За бүтэн махч бас айл болгоо авч чадахгүй хэцүү. Үнтэй. Гэхдээ одооноос гайг байхгүй юу? Маа чи идэр авч даг шүү. Юу? Үхрээ махаа. 16 долоогоор л авсан шүү дээ, тий? 17-оор авлаа. Өнгөрсөн жил бид нар чинь 10 сарын сүүлээр өрөөл мах 17 штэ. Тэгэхээр чи одоо бараг 2 дахин хямдхан байхгүй юу? Тэгээд нэг өрөөл мах аваад би чи яста нэг майлж ийж гэрлүгөө оруулаад тэгээд гисгээгээ шулаад яс масын хөрөөдөөд би чи бас нэг тэгээ надад бас хөөргө ажил байгаа юм чи. Тэгээд нэг жижиглээд хөлдөгчнээс одоо идчихэл шүү дээ. Одоо идчихэл байгаа байхгүй. Тэгээ манай шиг энэ цөөхөн ам бүлтэй айлд бол одоо энэ бараг арайч наадам хүртэл идэхгүй байхад яг шүү. Ямар ч нэг 6 сар үл идчих байх. Тэгээ хажуугаар нь бас нэг 2 хонь тухайд бас нэг 2 хонь аваад яасан хөөргө хитэн дүүрг болсон юм аа. Тэгтэл яг одоо энэ хавар мах олдохгүй мах үнэтэй байна гэдгийг мэдчихсэн учраас тэгээд зүтгэж байгаа аваад хөлдөгчөнд хийдсэн. Тэр маань одоо өнөөдрийн энэ махны энэ савлгаан дээр үнэ одоо энэ инфляц өсөж байгаа энэ үед бол биднээс манай гэр бүлийг аварж байгаа байхгүй. Бид нар одоо гурлаад авч байна. Тэгээ мах нь бол одоо яг хөө тэгээд өнгөрсөн жил бэлдсэн учраас тэгээ нөө манай хэд ч одтой мах идэхгүй идж байгаа нь би л юм чинь. Тэгээ ганцхан юу шалхав. Би тэгээ нэг хүн шиг одтой хийж чадахгүй ш. Хүмүүс чи тэгээд нэг өдөр болгон хөрчээлээ чаддгүй ш. Нэг уралтай хаад манай ихнэр чинь тэгээд уралтай хаа сайхан хийнэ. Өнөөдөр өглөө бид нар чинь уралтай бол ичээд гарч. Тэгээд нэг хаяа нэг сайхан зан хөдлөл бууз. Нэг жоохон бохомдолтой байвал бантан бүр будаагаараа ярил шар будаатай шүл итэргээл хоолныхаа нэр төрлөөс тэгэл эхнэрийн зан авир тэгээд мэдэгдэн шүү дээ. Өөргөм тэгээд нэг бохомддог юм аа тийм учраас бууд сайн идэх юм. Ой дээ маажгаа. Тэгэхгүй шүү. Чи
Чи энэс авч болохгүй шүү. Цаашгаа унчин баахгүй болно шүү. Цонхоор арга санаатай гинэ. Тэгж нөө даваа найз минь сони юу вэ? Би тэднийг их дэлгүүр орчоод хар өрөө орж гэдэс сувдаа олох санаатай л явчих. Хаврын цагт нэг гэдэс сувдаа ичүүлүүд нь сайхан даа гэж бодоол. Үлдснээр нь манай хүн үлдснээр нь хуушурднаа гэж. Хуушурдах уу? Гидсэн хуушурч бас сайхан шүү дээ. Одоо муу хүн эдснэ гэж муу хүн л болын ярьш төвг. Одоо өөр яах вэ? Ямар энэ улсын бол бүтэхгүй юмыг яриад хэрэлдээд хэлтэй маш ядарга. Тэгээд нэг дөрвөн хачийн амтын л явж байна. Чи бид нааш цаашаа яваад байгаа ч мууж байгаа. Тэгж байгаа цагдаа торхч намайг. Яада цагдаад 2 удаа бүсгүйг торгуулад. Бүсгүйгүй явсан миний буруу. Бүсгүйсэнгүү гэж 2 удаа торгуулж тэгээ манай ихтер амжиж хийж нэг чинь торгуулаа өмнө нь хийчүүл бас юу гэдэг шүү дээ. 50% хямдралтай 10 гээд тэгээ 10-10-аар 2 удаа гусуулаад тэгээ хаширсан одоо би бүсгүйдэг болцсон. Манай харж байгаас бүсгүйж байгаас. Тэгээ одоо бас гэр орныхоо мөнгнөөс бас нэг ингээд хомслоод авах бас хэцүү байна. Тэгээ томоцсон бүлгөө гэж. Моожгоо. Одоо над моожгоод нэг нөгөө тийм тавьж одоо уулзаад байна. Чи бас юу ухаад байгаа юм шүү. Юу ухаад байгаа? Юу ухаагүй. Ухцсан шүү дээ. Яа, ингэж яагаад чигээр уусах уу, ирэх үү? За чигээр идэх алтаа утх нар байна. Алтаа утх нар явбал арай хурдаа. Имэ байхгүй. Имэ ба. Имэ ажтай явсаа. Бид нар шиг ингээд завхраад гизгүзээ хайгаа явж байгаа уус гэж ямар байх вэ? Бүгдээр ажилтаа байх чи. Манай гэр бүл шиг ингээ хоньны гизээ ярьчихсан ингээ хотын төвд димэрцэн явж идэх хүн байхгүй шүү дээ. Ч одоо бүгдээрээ л ажилтаа төрөлтөө энэ улс орныхоо бүтээн байгуулалт соёл шинжлэх ухааны төлөө ажиллаж байгаа. Айвсвэртэй тий. Соёл шинжлэх ухааны төлөө бүгд л ажиллацгааж ах чи. Нэг энд дөрвөн гачин юм. Гизгүзээ хоньны гизгүзээ яроо тэгээ явж идэг. Модунагаа нэг 5 сараас нэг цэцэрлэгт нэг ганцаар явуулъя гэж бодоол. Аваа зуслангийн байраа мэдэхгүй. Манай дүүгийн тэр юу одоо юу болж байгаа мэдэхгүй. Би зүгээр нэг юм байгаа шүүгээ танилцуулаад авсан. Тэр манай дүүгийн тэр юу чинь баруун садааны тэр зуслан чинь юу штэ. Тэрийг зараад манай ээж юм байхгүй юу? Уг нь бол. Тэгээ ээжид энэ нисхийн энд зүгээр нэг 30 м хавдраад нэг өрөө байр авч өгөх гэж байгаа. Ер нь бол алсын ер нь бол зорилго нь тэр. Ээж маань одоо тэгээд зундаа тийшгээ гараад буцааж яаж чадахгүй. Тийм учраас жоохон агаартай жоохон хотын жоохон урагшаага. Ээж ч одоо тэгээд 85 6-тай хүн чинь ямар ажил хийх биш тэтгэрээ авдаг хүн. Тэгэхээр энэ хотоос жоохон зайдаг хүн шиг нэг өрөө байр аваад юу гэж. Зорилго нь тэр. Тэрнээс одоохондоо нисэх яарамгийн юунууд дээр бол ажилтаа хүнд бол явдалтай. Төгжрээ замын энэ логистикийн асуудал шийдэг байгаа. Тэгээ монголчууд одоо зам бариулах их дурггүй байна шүү дээ. Ер нь бол зам харгуугаа нэмье гэхээр маш дурггүй байна. Олон мянган улсуудын эрх ашиг хөндөгдөж байна.
Биш ингээ өвчдөг юм байхгүй тий. Байхгүй тий. Тийшээ л явна шүү дээ. Чи яаж үзээд байгаа шүү. Тэгдөө. Оо энд бас оочирч чи энэ одоо газар сайгүй оочир байна. Могоо юу. Энэ яагаад зогсож байгаа юм бол вагон дээр. Могоо явж хагаад. Чаар сумтаа гараагүй. Яг вагоны зам дээр зогссон шээ. Одоо явчих. Юу минийх үү? Энэ вагон мөн үү минийх үү? Тэгээ одоо энэ ер нь бол цаашдаа яармаг нисэх эдгээр бол улмод их болно. Улмод олон хүмүүстэй болно. Улаанбаатарын тэлэх боломжтой ийм л газар байна. Замынхаа асуудыг шийдмээр байна. Би одоо энэ туулын урдны зам ам ярьж та нартай хэрэгдмээргүй. Яш ядарга ямар нэгэн байдлаар замаа шийдмээр. Боломжтой бол одоо тэр хідэн төгрөг зарах марх нь хамаа алга. Замаа тавьчих. Энд ч одоо юу вэ? Дөрөвдүгээр сахилгаан станцын нүүрсний вагон ч ингэж явахгүй ямар сони. Гурван их ах та энэ гурван их л ах. Тэр цаагаар нь бас нэг госч байна. Энэ мэдлийн зогсох шинжтэй юм байна. Тиймэрхүү байна дөө. Манай монголчууд ямар нэгэн байдлаар замаа шийдэг. Одоо энэ зургатаар хүмүүс нэг юм яриад ах юм. Амар ухаантай улсуудыг одоо юу гэхэд лагдаг ухаантай улсууд зам нэмэх тусам машин их болоод энэ зам нэмээд хэрэггүй гэж яриад байгаа. Тэгээ одоо яах гээд байгаа юм? Тэгсэн мөртөө чи чимээгүй байж байгаач би ярий. Зарим амар мэдэмхий улсууд нь ингэж ах. Төмөр зам дээгүүрээ нөгөө гүүрэн замаа тавьчих эдэргээл. Зарим нь сууд инх тайвны өргөн чөлөө нөгөө юугаа яс муухаардаг үрээ. Инх тайвны өргөн чөлөө гэдэг нөгөө төв зам дээгүүрээ гүүрэн байгууламжаа тавиад яач эдэргээд. Гэхдээ тэгээд би одоо бодоод энэ өдөд идэг юм уу? Эсвэл өөрсдөө тийм зөв юм яриад ийн гэдгийг мэд буруу юм тэнэг юм яриад ийн гэдгийг мэддгүй болов гэж. Төвөр зам дээгүүр гүүрэн байгууламж барьлаа гэж бодъё. Угнасаач төмөр зам дээгүүр гүүрэн байгууламж барьлаа гэж бодоход энэ төмөр замын энэ чичиргээ энэ бол аюултай зүйл байхгүй. Тэр гүүр чинь эдлгээ даахгүй ан цав гарна. Банкын дөргөө. Мөнхийн дөргөн дээр. Тэгээд энэ газараас хөндөй байж байгаа. Маш аюултай. Нэгдүгээрт, хоёрдугаар 49% нь Оросууд байж байгаа. Манайх Оросуудаас юугаа аваагүй байгаа. Төмөр заваа тэр жигт нь авч чадаагүй байгаа. Оросууд 49% эзэмшгээс арга байхгүй байгаа. Манай Монгол төмөр зам байтугай морин тэрэгнээсээ салаагүй байх үед Монголын төмөр замыг энэ өргөргийн дагуу Атомодгаас юу үртэл замын өдөртөл Оросууд тавьж гисэн. Оросын зэрэг ангууд тавьж гисэн. Монгол улсыг бас энэ төмөр замын энэ тээврийн энэ том юу гэдгийг энэ том зүйлтэй танилцуулж вагоны ачаа тээврийн бүх юмуудыг Оросууд хийж гисэн учраас 49% эзэмшиж байгаа. Магадгүй одоо тэр одооны энэ учрын засгийн газар энэ сэдвээр ярих нь үгүй юу? Эрдэнтийн 49-тэйгээ адилхан төмөр замынхаа 49-ийг авчих хэрэгтэй байгаа монголчууд. Тэгвэл бол одоо энэ төмөр замын олон ажилчдын
бас юу ар амьдрал энэ нийгэм янз янзын зүйлүүд нь сайжирна шүү дээ. Төмөр зам чинь маш том айш шүү дээ энэ чинь. Дээрээс нь төмөр замаас ашиг ороод ирвэл дахиад уртрагийн дагуу дорнотоос баян үлгий гэх мэтийн юм уртрагийн дагуух санхүүжилттэй төмөр замаасаа босгож. Тэгээд миний бодол би санхүүгүй хүн биш. Тэгтээ зүгээр хар ухаантай бодоход Оросын 49% байгаад байгаа учраас Монголд ноогдох ашиг нь багасаад байгаа. Дээрээс нь энэ том юуны инновац шинжилэл хийгээгүй хуучин гал тэргээр яваад байгаа. Миний бодол. Тэгтээ төмөр замын дээгүүр юм юу тавихад манайх ямарч боломж байхгүй. Оросуудаас нэгдүгээрт газрынхаа төмөр замынхаа яг энэ хувьцааг худалдаж авах юм уу яах юм арга бий нь болж байгаад Путинтэй эв зүгөө олж байгаад яах юм уу. За юуны их тайвны өргөн чөлөө төв зам дээгүүр гүүрэн юугээд хотын төвөөрөө гүүрэн байгууламж хий гэж ярьж байгаа. За энэ бол ёстой бүтэхгүй. Нөгөө нь 5 давхар дээгүүр чинь гарна шүү дээ. Чи газраас дээр шиг хэдэн метр гэлээ. Доогуур нь нэлээ их машин тэрэг өндөр машинууд явах барих тийм юмнуудаа яаж байгаас нөгөө давхар 2 давхар автобусаа доогуур нь явуулах учраас нэлээ өндөр гүүрээ барина шүү дээ. Нэлээ олон тулгууртай. Инх тайвны өргөн чөлөөгөр тэр доогуур нь хүн ч явж болдоггүй. Тэгээд нөгөө эргэн тойронд 2 замын дагуу 2 талаараа байж байгаа. Нөгөө 5 давхарт хуучны нөгөө 40-50 мянгаттай нөгөө айлууд чинь нар үцэхгүй. Тэгээд Улаанбаатарын ер нь улсын нийслэлийн төвөөр хурдны зам хийдэг ямар улс байдгийг одоо мэдэхгүй би олон орноор явж үзэх учраас мэдэхгүй юм байна. Гэхдээ ер нь ингээд хотынхоо төвөөр ингээд хурдны зам хийчихсэн байнгын шуугаа шүх шагга шуугаал гонч Улаанбаатарын төв чи одоо улсын нийслэлийн төв чи амар амгалан сайн сайханд байх хэрэгтэй өстой худалдаа харилжаа гонч ганц машин яг голоор нь тавих гэдэг чинь үгүй тэр олон мянган улсуудын үгүй ер нь яаж бодсон одоо энэ туулгоолын энэ хөндөгөр хүн амтны нэгтэршил багтай чигшил өндөртэй яг энэ газараа л явуулмаар байна. Энэ мэдээж надаас ухаантай лаг гарууд энийг бодцсон байгаа л да. Тэрнээс яг хотын төвөөр ч юм уу ингэж явуулмаар гэдэг бол чанга шүү. Чи бүгд сүүдэрт орно. Тэгээд амар туул хэмээ нэмэгдэн. Эн чинь тэгээд таранзэстэй одоо энэ ганц Улаанбаатарын төвжирэл хүмүүс яриа л. Гүү штэ энэ ганц Улаанбаатарын төвжирлийн асуудал биш штэ. Энэ талаар госол яах вэ шүү. Оо энэ ч одоо ингэж ахталчихдээ. Сайхан мөргөлдөн штэ бас. Тэгээ энэ хүүхэн явахгүй. Энэ хүүхэн гэж нэг сайхан гараад байна. Тэгээд тэр 40 мянгатын тэрүүгээр чи одоо ингээд зам тавьчул ястай. Одоо тэгэл одоо энэ юунаас нэгдүгээр хороолоос ахгуулаад нэгдүгээр хороолол чинь баг 70 орох төхөн. 9 давхрын дээдлийн нэг тэр ч одоо 5 давхартай тэнцвүүч хэмжээний юм өндөр зам тавина шүү дээ. Тэнгүү чи одоо тэгээд дээдлийн нэг ганц 2 давхар нь нэг давхрын ашигл болно шүү дээ. За тэгээд төмөр замынхан бол хөөрхий бүгдээрээ гүүрэн дагуурж ивэ. Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл болоод бүгд хотын төвөгийн гүүрэн дагуур авцсан. Дээгүүртээ тэнгэр ганц том гүүртэй нэг амар юм явна шүү дээ. Жоко моко баахгүй баяртай болно доо. Тэгээ Улаанбаатарын хөнгө үзэмчин ч гэсэн амар муухай болно шүү дээ энэ чинь. Тий хар ухаанаар бодсон ч гэсэн тий. Хотын төвөр нэ том дангаас том гүүртэй тэгээ дээгүүр машин байнгын шүм шанк гэдэг авчидэг. Энэ ч ганц Улаанбаатарын төвжирлийн асуудал биш ээ.
Одоо энэ хүмүүс нэг ингээд нэг юм мэдгүй энэ хүн болгоны ухаан санааг одоо яаж ойлгох вэ? Гэхдээ одоо Монголын бүх улсууд Улаанбаатарт ирнэ гэж бодоод байдаг юм шиг гүү штэ энэ чинь. Алтан булгаас энэ замын өдрөө маш их ачаа тээвэр энэ чинь айгүй том коридор штэ. Улаанбаатараа дайран өнгөрөх энэ зүйлийг чинь туулын хурдны зам хотод тойруулаад гаргачихж байгаа болоо да. Би тэгж л ойлгож байгаа. Энэ 15 аймгийн улсууд чинь бүгдээрээ л наран туул юунаас дүнжин гараас ирж бараа материалаа татдаг гэж боддог. Үгүй ээ, одоо тийм байха болцсон. Одоо шууд ирээнээс шууд аймагуд руугаа шууд том машинаар татж байгаа маш олон улсууд байж байгаа. Асар олон зөрүүлээд бараа бүтээгдэхүүнүүд уршаа хятад руу гарч гадаад магцахаас ахгуулаад. Тэгэхээр чи эдгээр чинь заавал Улаанбаатарын энэ инх тайвны өргөн чөлөө энэ төв замаар давчих шаардлага байхгүйгээр шууд давчих. Нэг ийм эдийн засгийн ийм зам тээврийн коридор хийх гээд байгаа юм байл. Тэгээ мэдээж Улаанбаатарын төгжрлийн асуудал. Мэдээгүй одоо энэ хүмүүс нэг яаж харж байгаа юм байгаа юм. Бачуудын 3 гүүр гэж байна. Инх тайвны гүүр, одоо энэ нарны гүүр, юу тэр замын садагийн гүүр эдрийг ярьж ах шиг байна. Мэдхгүй. Гэтэ гинтэл одоо ингээд нэг ус мусаа ойлгодог одоо энэ геолог газар зүйн гүн ухаанд мэргэжсэн 3 сая хүн гараад ирлээ шүү дээ. Гэхдээ туулны хурдны зам гэж ярьсан чи гинтэл одоо бид бүгдээрээ л гинт туулын хөндийн алтан дэвшээ хөндий тэр доогуур нь юу явж идэг газрын тэр чулуудаг хөрсний доогуур гүний ус байдаг модыг бид бүгдээрээ мэддэг л байсан юм шүү дээ. Амар мэдэмхий бараг авцаасаа өмнөд гутлаа мэдэхгүй юм байж өстэй бүгд л амар мэдэмхий. Миний нэг урд нь ярьж идэг монголчууд мэдэхгүй юм а мэдэмхий ирдэг гэж. Мэдэхгүй юм а мэдэмхий хэрэгтэй гарамгаа усуу та гэж. Нөгөө нэг савны хазаад хөл бадардаг гэдэгтэй адилхан. Савн хазаангууд хөлн бадарчдаг тий. Сайхан шааж байгаа шүү бас. Тэгэл одоо бүгдээрээ л орилдсон ёстой нэг ундны усгүй уулда бурхан минь идэр гэж орилдсон. Гэхдээ одоо энэ туул гол урсаад байгаа энэ чинь ерөөсөө ихэнх нь шар усны, борооны усны тэгэл ганта жилэн туулан татраад ингээ явж идэг нэг хайхтар тийм юунаас шалтгаалдаг юм биш. Гүний усаараа тижээгдэж ээж идэг ийм гол мөрөн биш болж таарж байгаа байхгүй юу. Аливаа нэгэн юу гэдгийг өндөр цаст одоо юу гэдгийг тэр төвдийн кайлас байлаас шиг одоо ингээд Меконг, шар мөрөн тэр нөгөө ганг мөрөн эдэргээд ийм том мөрнүүд их авдаг тэр мөнх цаст тийм уус манай туулгал чинь тийм уулаас их авдаггүй шүү дээ. Эмилэн байна дөө. Та хэмэтгэвч хэрэлдээ болиулна л биз. Эсвэл одоо юу гэдгийг дэмжээд бариулна л биз. Өөрөө ирэхгүй энэ туулын юу ам халтраа орчихлоо. Би энэ сэдвээр ярмааргүй. Тэр ухаантай улсууд нь өөрсдөө мэдж байгаа биз. Энэ сүрхийн ард түмэн. Тэр нөгөө Нимбаатар огцруулыг оролдоод байсан юу бас? Уржигдэр хараараа орсон гидс байхгүй. За өнөөдөр тэгвэл гоц мөргөнөө. Азаа үзнэ, яндгаа үзнэ тий. Уржигдэр гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хагас өдөр юм биш үү? Өчигдөр бүтсэн өдөр юм биш. За бүтсэн өдөр ч аргагүй. Бас нэг хагасаа бүтсэн ч бас зах хөдөлгөөн их байдаг. Хүмүүс одоо энэ харин хэлээд байж та нөгөө мах их усноос хойш мах их гинэ мах үнэтэй усноос хойш гидс дотор их иддэг болцсон гэдэл. Муу ч юм биш л дээ. Угна Шингис хурдантай.
Чанартай. Малч одоо өвсч ихтэй гидсэндээ шимэгддэг, дараа махандаа очдог. Гидс нь одоо өвснийхээ шимийг хадгалдаг. Тэгж ярьд юм байлээ. Халам биш үү? Ха? Хідв 8 градус. Машины бол 8. Би ер нь жоохон тэнэг газар орцсон уу юу? А? Одоо нэг гүүр хурцуул удан цааш явна да. На одоо би 7 буудал орж үзэн гэдээс байж магадгүй. За энэ одоо бүр гидсний донтой явчихна. Хэрэг зориг болгож хайждаг шүү. На 7 буудад хэрвээ гидс байхгүй бол малчтын гар дээрээс гээд бас нэг баян өшөөд бас нэг юм байгаа шүү дээ. За тэгээ байхгүй тэгээд бас цөмөрийн сангийн аж ахуйн тийшээ нэг малчин альбаар атсан дээр бахаад. Нэг гидс олж идэх юм бөөн хүслэн байна. Манай Пэжи Анна гэдэг өхөн. Улаан төвчрлөөр орчихлоо. Яг төвчрүүн гал хэлсэн. Яг одоо энэ алтан утганыхан хоёр талаараа шахаж зогсоол ганц машин гаргадаг. Энэ алтан утганы барьсан энэ нэг нөхдүүд нэрээ арай л муухай осооч. Арай л муухай. Монгол тэгээ стандарт гэдэг юм байхгүй учраас ингээд алуулж байгаа байхгүй. Өмнө хон осоо гэсэн алтан утганы хөвж байгаа. Жохоо томхон зогсоол мөсөөл хийгээд одоо жинхэнэ гүүрэн байгууламж одоо энэ алтан утганы хажууд ийм гол дээгүүр барих хэрэгтэй шүү дээ, тий? Одоо эн чинь одоо хоёр талын ингээд холбоод энэ дээгүүр нь ингээд машины зогсоол хийж болохоор л байгаа. Тэгээд хэсэг газар битүү биш. Битүү хийчвэл эн чинь энэ гол чинь хөрхийн жоохон амтай байгаа гол чинь нар үзэхгүй болно шүү дээ. Тэгтэл одоо энэ дээр чи өөр зогсоол хийх арга алга шүү дээ. За энэ мурсны ганаан цаана ивэн болоод эсвэл одоо энэ нааш чашаа энэ ганцхан алтан утганы энэ голын гүр биш. Энэ хажуудлын нэг бол юуны гүр биш. Нааш чашгаа явдаг юм юу яачмаар ах юм. Нилээ хитэн гарц гаргамаар. Энэ хараас гаднууд идэр уурсан. Идэр чи ерөөс нэг тэр жигтэн таглаад ингээ машин аяа. Одоо эднүсийн тойрох гэж тэгээд одоо энэ ажилтаа албатаа мань мэтээ одоо энэ гидс мэдс болох ажилтаа усууд. Хойны гидс болох ажилтаа усууд одоо ингээ цаг хугацаа алдаад гэр бүлээрээ наран шаргадаад явж шít. Амьдрал бол хэцүү шít. Одоо ингээл энэ алтан утганы энд ингээд төгжрөл үүсчин Нямбатар огцрол хэрэгтэй байхгүй. Нямбатар огцор. Одоо тэгээ бороо орохгүй удаад байна шүү дээ. Нямбатар огцромоор л шүү дээ. Энэ ямар гоё юм бэ? Бүүжгүй юу? Нөө 51 55 маа. Хий мэдгүй бүүжгэл бол бүүж шүү дээ. Цусын 50 ч өнө 100 ч өнө хин тамаад байсан. 55 маа. Бүүжгэл бол бүүжгий зүгээр. Тэгээд нэр бүрөөсөө байна. Нэр бүүжгэл бол бүүж шүү дээ. Үзэн солио шагаад байгаа байхгүй заадалж. Японч зайлтай. Урдны ондог байхад тэгээд урдны юм бити ярьж явах. Манай хүн бүүжгээд мангар арт. Юу хэлсэн шүү дээ. Хар бүүжгээтэй байсан. Би 2 3 суусан шүү. Тэр хар бүүжгээтэйгээ тэр хойдлын нэг өдөх юуны баашин руу орооч састаад нэг орох гэж яаж алингаа алдлаа. Тэгээ доор хайсан шүү дээ. Доор хаяад Айлаашаагүй. орч чадахгүй өстэй. Хий иргээд нөгөө бүүжгин. Монголчууд бас нэг тий. Монголчууд өөр нэр өгнөө бас нэг. Бүүжиг ий багтай хат. Айл ирэх хөгч гоц тий. Өөр нэг машин зэрэг нэг үр хөгчгээ бодож байгаа байхгүй. Бүүжиг ий хитэрч. Энэ одоо энэ тэтгэж жолооны шалгалт аваад ирэхгүй. За алтан утганы тэр юу нарны гүнээс дундуур нь нэвт яваад одоо энэ төлөй нэг юу
гов үрдэл нь голоор нэг усаадахтай гэхэд бол тэгэл олон үнэндээ шинэхүүд бол энэ дээр бол үнэн. Яста миллиметрийн наривчлалтай зөрж байгаа байхгүй юу? Тэг янз бүрийн ороо мороо энэ төр гэж явах шаардлага байхгүй зүгээр. Энэ дуурлаг газ явчих. Гоцогол унцхан дөө. За манайхан тиймэрхүү байна дөө. Өнөөдөр сaaхан дулаахан өдөр байна. Ойр дим нартай өдөр үдсэнгүү. Өчтөр бит 3 бит 4 дандаа 3 гэж яриа сурчих. Хөмөр гарснаг. Дөрүүл бит дөрүүлээ бас өчтөр жоохон агаарлаад. Биокомплентийг сааталж туулын бургасанд очисон чинь тууд нь жоохон ингээд нэг цас ханзарж байгаа цүн төрж байгаа туудын голж одоо сайхан ингээд цүн түрээд гоё болж байгаа даа очисон чинь амар өмхий туулгол. Тэгэхээр бид нар энэ хатан туулаа хайрлаа гэж бодjоод гол ус руугаа юм хийхэ болмоор амар өмхий. Юунаас өмхий байна? Тэгээ моосоор хийж байгаа юм чи. Одоо тэр туулын эргээд тэр хойд эрэг урд эргээр нь байж байгаа тэр олон баячуудын аавас чинь шууд бохироо туул руу урсгаж байгаа ш тэр доогуур нь нүдэнд харагдахгүй ш тэр чинь. Шууд доогуур нь урсгаж байгаа байхгүй. Тэгээд одоо тэр баасаа урсж идэг туулаа чигтэйхэн ундны ус мосгаа хайрлал. Бид нар одоо тэр өмхийгээс нь дууж байгаа ш. Тэр чинь доошо газрын хөрс рүүгээ нэвчээл. Тэгээд тэр гүний ус чинь тэр өмхийг нь орж л байгаа ш. Бид нар одоо энэ туулголаа тэр талаас нь бас хайрлах хэрэгтэй шүү дээ. Нэг ширгээ сүйдмэд алга болно гэхээсээ илүүтэйгээр бидний шонзоогоос ширхэх гэж хаашаа юм зүгээр. Тийм л байна дөө манах. За болио. Дараа уулзъя. За маргааш ажилтаа. Маргааш бариулах улсууд асууж сургуулах юм байвал асуугаарэй. Тэгээ бариулахтаа цаг авахгүйгээр шууд хүрээд ирээ л гэж байгаа шүү дээ. Одоо амар шүү дээ. Би ч одоо бас Монголд ч нэг цаг маг өгдөг. Тийм сүрхий юм хийхгүйгээр хүмүүс дуртай үедээ, дуртай цагтаа хүрээд ирээ л гэж байгаа шүү дээ.